За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн босын явдлыг та бүхэн сонсоод маш их уур бухимдал чинь хүрэх байх. Гэхдээ энэ босын явдал та бүхэнд маш олон зүйлийг ойлгуулна гэдэгт итгэж байна, итгэлтэй байна. Тэгээ одоохондоо амьдрал зохиогоогүй залуучуудаа байвал энэ бичлэгийг үзээрэй. Тэгээ таны амьдралд бас нэг зүйлийг ойлгуулна гэдэгт итгэлтэй байна. Хүн мэдхгүйгээсээ болоод алддаг те. Мэдхгүйгээсээ болоод туршлагагүйгээсээ болоод ямарваа нэгэн алдаа гаргадаг. Гэхдээ тэрийг урьдчилаад мэдчих юм бол бусдын алдааг хараад би ийм зүйл дээр алдахгүй байхын тулд яах ёстой юм бэ гэд сургамж авдаг тийм үү. Тэгэхээр өнөөдрийн босын явдал та бүхэнд маш их зүйлийг ойлгуулна, ямар нэг сургамжийг өгнө гэдэгт итгэлтэй байна. За тэгвэл бүгдээрээ босын явдал руу орцгоё. Тэр шүн яагаад ч юм сэтгэл нь нэг л тавгүй байсан гин. Шүн унтах гэж байсан нэг л эвгүй мэдрэмж төрөөд байсан. Нэг л айц төрөөд дотор эвгүүрхэд байсан. Хүүрүүгээ залгасан ерөөс уцаа авахгүй. Ээжийн тэрхүү тавгүй мэдрэмж зүн совин буруу байсангүй. Маргааш нь хүүн хүйтэн цогцс болон гэрээсээ олджээ. Гэрийнх нь хаалга дотроосоо цоочтой байсан. Гадны ямар ч нөлөө байгаагүй. Бид нар хэргийн газрыг шалгаж үзээд амиа хорлолт гэж хэргийг хаасан. Ээжигээ орхиод явчихлаа гэж юу? Үнэхээр итгэж өгөхгүй байна. Нас барсан хүү Минугийн нас 39. Цаашд хийж бүтээх зүйл их залуу наснда амьдралаа өөрөө дуусгасан хүүгээ бодохоор ээжийнхэн зүрх сэтгэл яг л амьдын тамд унсан мэт гашуудаж шаналж байлаа. Мину нүхтийнхээ дунд сайн найз, эгчийнхээ хувьд түшигтэй дүү, ээжийнхээ хайртай хүү, бас нэг хүүгийн хайртай аав нь байсан юм. Мину залуу яагаад амиа орлох шийдвэрийг гаргасан юм болоо? Амиа орлсон гэж сонсоод би үнэхээр их цочирдсон. Огт итгээгүй. Өөрөө телевизээр үзэж байхдаа одууд амиа орлчихсан мэдээ гарахаар яагаад амиа орлцдаг юм бол гэж ярьдаг байсан хүн. Энэ хэргийг бол зүгээр л мэс хэрэглэхгүйгээр хүнийг алсан гэж хэлж болно. Минуг нас барсныхан дараа ээж болон төрсөн эгч нь нэг хүнийг зорж очиж уулзлаа. K-драма үзэх дуртай үзэгчдээ анхаарлаа түр наашаа хандуулж агаарай. Sky Media үйлчилгээ Hot Series гэх гал гарсан багцтай болжээ. Hot Series багц нь Аз Европын шин шилдэг олон ангид кино цовруулуудыг багтаасан ба бид бүгдийн сэтгэлд шингэн үлдсэн хуучны хитүүд мөн хамгийн сүүлийн үеийн өндөр үнэлгээтэй олон кино цовруулуудаар дүүрэн юм. Love Your Enemy, 100 Memories, Study Group, The Queen Who Crowns, Reply 1988 гэх мэт Hot Series багцад сар бүр шин шилдэг цувралууд тогтмол нэмэгдэх юм байна. Та Hot Series багцаа идэвхжүүлж олон ангид киноны ертөнцөөр аялаарай. Багцаа хэрхэн идэвхжүүлэх вэ гэвэл Skytel цэг MN application, Skytel web хуудас ашиглан маш хялбараар идэвхжүүлээрэй. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Чи миний дүүг алаа бидтэй. Үгүй өөрөө өхнгээд өөхөх сонголтыг хийсэн хүнийг би яах юм бэ? Чи миний хүүг алсан. Чи алсан нь үнэн бидтэй. Чи ч гэсэн өөхөх ёстой. Хүүгийнхээ амийг би заавал чамаас нэхнэ. Хөө имээ. Та жоохон намтай хөгшрээ. Гэр бүлийнхэн нь Минуг үхэлд хүргэсэн хүнээс заавал хариуцлага тооцно гэж гомдол гаргажээ. Тэр шөнө хүүд нь яг юу тохиолдсон юм бол? Энэ зургийг харахаар л нулимс гараад тэгээ цаашаа даалтий ч гэсэн байсан. Гаргаа тавихаар бас байн харагдаад сэтгэл өвдөөд л нулимс гараад үнэхээр хэцүү. Бага наснаасаа зөөлөн, дүлгөөн, хүнлэг, царайлаг хүн ээжийнхээ ганц бахархал байжээ. Гэвч хүн өнгөрсөн нэг сард гинт хорвоог орхисноос хойш ээжийнх нь нулимс өдөр шөнөгүй урссаар л Мину эгчтэйгээ ч их дотно, эгчтэй үнэхээр халамжтай дүүн байсан гин ганц дүүгийнхээ үхэлд одоо ч итгэж чадахгүй байна гэж эгч нь ярьлаа. Ээж гинт над руу залгаад дүү чинь явчихлаа гэд уйлаад эхэлсэн. Би юу яриад байгаа юм бэ гэсэн. Дүү чинь явчихлаа гэж орилоод байсан. Би шууд л хөл алдаж газар унаад маш их уйлсан. Телевизээр олонний танил хүн амиа орлчихсан гэхэд яагаад амиа орлждаг юм болов? Өшөө илүү хичээгээд амьдрах хэрэгтэй штэ гэж ярьдаг байсан хүн байнга надад тэгж хэлдэг байсан. Тэгсэн өөрөө ийм сонголт хийчихсэн байх юм. Амьдралдаа хинээс ч илүү хайртай байсан, ууггүй ажиллаж амьдардаг байсан дүүд нь амиа хорлох ямар шалтгаан байсан юм болоо? Дүүгийнх нь гар утсанд бүх хариулт нь байлаа. Ээж эгчийнх нь мдээгүй нууц гар утснаас нь олцсон. Дүү маань нэг тэмдэглэлийн дэвтрийн зургийг дараад утсан дээр хадгалчихсан байсан. Тэр дэвтрийг орныхоо доор нуучихсан байсныг дүү маань олсон юм байна лээ. Амиа орлсон тэр өдөр
дэвтрийг нь олсон байгаа. Амиа орлогынхаа өмнөх орой Минү эхнэрийнхээ тэмдэглэлийн дэвтрийг олж уншаад уур нь хурч бохимдаад эхнэрлүүгээ маш их мессеж явуулсан мөр утсан дээр нь үлдсэн байжээ. Чи бандсандаа уцаа авахгүй байгаа мó? Уцаа авал да. Уцаа ав. Гуйж шин. Битгий сухтаагаад бай. Ямар нэг арга сэдэд хэрэггүй. Би бүгдийг мэдчихсэн. Мессежийн агуулгаас харахад Минү эхнэрээ найзындаа очдог байсан гэж боддог байсан боловч худлаа гэдгийг мэдээд маш их уурлаж бохимдсан бололтой. Тэмдэглэлийн дэвтэр дээр нь өөр эрэгтэйтэй уулзсан байж болцсохгүй тэмдэглэлүүд их байжээ. Зүгээр чи хаана яг юу хийж байгаа юм бэ? Эрэгтэй хүнтэй уулзаад явж байгаа үсттэй. Яагаад худлаа яриад байгаа юм бэ? Би яагаас аавал чамд үннийг хэлэх ёстой гэж. Би хувийн амьдралаа чамд тоочмааргүй байна. Эрэгтэй хүнтэй уулзаад явж байгаа чинь үнэн л үсттэй те? Тийм, би төрүүлээд холбоо бариад уулзсан. Тэгээ яах гэж. Яагаад надад худлаа ярин барин намайг хуурч эрэгтэй хүнтэй уулзсан юм бэ? Яагаад? Би чамд бүх үннийг хэлээд авах шаардлага байхгүй. Өөр тохиолдож байгаа зүйлээ чамд ярихыг хүсээгүй. Чи байж та. Би чам руу ингэж залгаж асуух нь миний буруу юм уу? Чи боддоо. Миний буруу юу? Чиний буруу юу? Чи буруу юм хийгээд яваад байгаа юм биш үү? Яг нь чиний уур хурж байгааг ойлгож байна. Чамд надад ийм тийм гэж хэлэх их байхгүй шүү гэхдээ. Хүүгийнхээ үхлийг эхнэрийнх нь араар тавилтаас болсон гэж үзсэн ээж эгч хоёр нь эхнэр Кимийг ирэн очлоо. Орж болно үсттэй. Нэг удаа уулзаж ярилцах байлгүй дээ чи. Гэрт хэрүүл хиймээргүй байна. Гараад яри. Битгий айлт дураараа орж ирээд бай. Яахаараа танаа гэр байдгийн. Эн чинь миний дүүгийн гэр заа юу. Эхнэр Ким нь нөхрийнхөө амиа хорлсон тэр байранд амьдарч байлаа. Миний дүү өөд болсон тэр өдөр чи өөр эрэгтэй хүнтэй хамт байсан биз дээ. Та нар миний хувийн амьдрал руу битгий ороод бай. Би санахгүй байна гэдэг нь мэдэхгүй. Ер нь тийм чухал юм уу? Би алчсан юм уу? Өөрөө өөхөх сонголтоо хийгээд л өгсөн биз дээ. Яагаад над руу дайраад байгаа юм бэ? Гэхдээ чи нөхөртөө хүн байж нөхрийнхөө араар тавьдаг нь яаж байгаа юм бэ? Хамт амьдарч байсан эр нөхөр чинь байсан биз дээ. Би тэр хүнтэй эхнэр нөхрийн харилцаатай байгаагүй. Бид хоёр тус тусдаа өрөөнд унтдаг байсан. Нэг ч удаа гарыг нь ч барьж үзээгүй. 내아들 죽였잖아 네가. Чи өстө өөдгөө амтэн чи миний хүүг алсан. Би хүүгийнхээ амийг чамаас нэхэн заа юу? Чи адилхан үхэх ёстой. Эмээ та болж үз. Та ийм балиар хар энергитэй болохоор хүүч нь урдуурч нь орж өгч байгаа заа юу? Ээж эгч хоёр нь хэлсэн боловч эхнэр нь бурууга хүлээсэнгүй. Ээжийнх нь зүрхэн тесэлж шүдээ хавирч байлаа. Хууль ёсоор батлуулаагүй. Эхнэр нөхрийн харилцаатай байгаагүй учраас надад ямар ч хариуцлага байхгүй гэж ярьж байгаа Ким эмэгтэй. Үнэн дээр хосууд анханасаа хамт амьдраагүй юм байна. Тэд 2010 онд гэрлэж хүүхэдтэй болоод 4 жилийн дараа ааш зангийн зөрүүгээс болж салаад түүнээс хойш тусдаа амьдарчээ. Харин өнгөрсөн жилээс дахин харилцаатай холбоотой болж нэг гэрт орж хамт амьдрахаар болсон байжээ. Гэхдээ дахин гэрэлтийн бүртгэл албан ёсоор хийгээгүйг нь нэг удаа салцгаасан болохоор дахин бүртгүүлэхээс болгоомжлсон байж магадгүй. Тэгвэл тэд яагаад дахин хамт амьдрах шийдвэрийг гаргасан юм бол? Минүгийн багын найзуудтай уулзаж энэ талаар асууж үзлээ. Сайн найз минь байсан. Үнэн ч итгэл таадаг. Ажлын байран дээрээ ч тэр бүх хүнтэй их ийдэг харьцдаг байсан. 2014 онд салсныхаа дараа Минү их хүнд цагийг өнгөрүүлсэн. Үг цөөтэй болж их шаналж хаяа архиудаг болсон. Бидний дундаас ганц салсан хүн байсан болохоор гэр бүлийн сэдв ярихаар их тавгуурхаж байгаа нь анзаарэгддэг байсан. Найзууд дундаасаа ганцаараа салсан гэдэгтээ их шаналдаг байсан байх. Гэр бүл салтаас болж үгэн цөөрч найзуудтайгаа уулзах тоон багасж ганцаараа их архиудаг болсон Минүг найзууд нь хараад их сэтгэл нь өвддөг байсан гэж ярьцгааж байлаа. Гэтэл өнгөрсөн оны 6 сард хүүхдийнхээ ээжтэй дахин нийлнэ гэхэд найзууд нь бүгд баяр хүргэсэн гин. Эхнэр хүүтэйгээ буцаж нийлээд маш их баярлаж байгаа нь мэдрэгцэн. Инээд алдаад л ярьдаг байсан. Эхнэртэйгээ хүүтэйгээ хамт амьдрахаар болсон гэдэл нэг удаа бүр бид нартай ярьж байхдаа уйлаад ярьж байсан. Хүүтэй их хайртай байсан. Буцаж нийлээд их л аз жаргалтай харагдаж байсан. Архиухаа болоод бид нартаа ч уулзхаа байсан. Хүүтэйгээ хөлбөмбөг тоглоно, гэр бүлдээ цаг гаргана гэд ажиллаад хараад л хайрдаг болсон доо. Найзуудынх нь ярьснаар тэдний харилцаа төдийлөн сайн байгаагүй ч хүүхдээ бодоод дахин нийлжээ. Минүгийн хувьд буцаж нийлээд их нэртэй нөхөр шиг нөхөр, хүүдээ аав шиг аав нь байх гэж хичээсэн гэдг нь бичсэн мессежээс нь ил тод харагдаж байлаа. Би хүүтэйгээ хөлбөмбөгийн гутал хаалгачийн бэлий аваад уух ундаа алчуур бүх юмаа бэлдээд хөлбөмбөг тоглож байсан. Тэгсэн хажууд хүүгийн минь найз бас тоглож байсан. Аав нь хамт тоглоод
ээж нь хажуунаас нь зургийг нь дарж өгөөд инээлдэж хөхрөлдөөд их аз жаргалтай харагдаж байсан. Би хүүдээ янз бүрийн материаллык зүйл авч өгч чадах ч гэсэн ээж аавын хайрыг юугаарч орлуулах боломжгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Хүүгээ ээжгүй ч юм уу аавгүй эсвэл энэ аз жаргалыг яагаад ч мэдрүүлэх боломжгүй юм байна гэдгийг ойлгосон. Минүгийн найзууд эхнэртэйгээ ярьсан утасны дуу хураагуурыг сонсоод үнэхээр их зочирдсон гин. За би тэгвэл 1 сарч болдогвэ, 2 сарч болдогвэ. Би энэ бүх асуудлаар чамайг заавал шүүхэд өгнө. Чи намайг юу гэж шүүхэд өгөх гэж байгаа? Яах гэж байгаа? Үгүй чи бит хоёр хамт амьдарч байсан нь үнэн биз дээ. Гэхдээ хоёулаа тохиролцоо үсттэй. Би биенийхээ хэрэгт оролцохгүй гэж. Үгүй анханасаа чи бит хоёр ярилцсан штэ. Чи бит хоёр шинээр бүхнийг хамт эхлүүлэе гэж хэлээ үсттэй. Хөөе одоо араар тавиад баригдсан тохиолдолд хуулийн хариуцлага өөрөхгүйгээд хууль гараад удаж байхад тэгээд чи бит хоёр хосууд шиг хосууд байж чадсан юм уу? Гэрэлтийн албан ёсоорч батлуулаагүй байж. Йоо чи нэр арай л хитрхи юм аа. Би ямар ч байсан чамайг шүүхэд өгнө. Юугаараа шүүхтэх гээд байгаа юм бэ чи? Би чамаас ямар мөнгө авсан юм уу? Чи миний шинээр авсан Gucci-гийн цүнхийг хар. Их дэлгүүрт 2,620,000 воноор зардгийн. Тэр цүнхийг одоо уулзаж байгаа залуу надад авч өгсөн. Наад өрөөгөө ухаад үз. Шкаун дотор цүнх байгаа. Цүнхэн дотор энэ залуу надад өгсөн карт хүртэл байгаа. Найзуудтайгаа уулзахдаа цүнхээ өрөөд яваарай. Наад картыг чинь ашиглаарай гэд надад өгсөн. Миний одоо уулзж байгаа залуу их мөнгөтэй хүн, мөнгөгүй хүн биш заа ёо. Энэ хүн надад үнэхээр сайн заа ёо. Чи угаасаа мэдж байгаа үстэй те? Би хөөрхөн болохоор ирчүүд надад дуртай байдгийг. Тэр эмэгтэй өөрийнхөө амаар яаж тэгж хэлж чаддаг байна. Үнэхээр аимшигтай. Шкаун дотор цүнх байгаа, дотор нь карт байгаа ч шиг ямар эрэгтэй хүн ийм байдлыг төвчж чадах юм бэ? Өөрөө уцаар ярьж байхдаа тэр цүнхийг нь олоод бүгдийг нь харсан нь минут ямар байсан болоо. Эхнэртэйгээ уцаар ярьсны дараа Минү эргэж буцах аргагүй сонголт хийсэн. Минү амиа хорлохоосоо өмнө сүүлчийн загталтаа ингэж бичсэн байлаа. Би алуурчин болохгүй тулд өөрөө явхаар шийдлээ. Минүгийн бичсэн сүүлийн энэ захианд ямар утга учир байсан юм болоо. Сүүлийн найдвар гэж итгэсэн хүн нь өөрийг нь хуурах тохиолдолд тухайн хүний сэтгэл зүйг үгээр илэрхийлэхийн аргагүй өвдөлтийг мэдэрдэг. Ийм зовлон амсаагүй хүн энэ өвдөлтийг ойлгох боломжгүй. Эрэгтэй хувьд өөрт нь байгаа бүх зүйл нь нуурч, итгэлээ алдаж, эр хүн гих бахархал нь шалдаа буусан байх. Хүнийг зөвхөн хутгаар дүрж алдаггүй. Үгээр хүнийг алах боломжтой. Залуугийн хувьд эхнэрээсээ салаад буцаад нийлэхдээ аз жаргалтай амьдрах боломж байгаа гэж итгэл найдвар тавьж байсан. Тийм учраас эхнэрийнхээ дугаарыг тэмдэглэхдээ найдвар минь гэж тэмдэглэсэн байна шүү дээ. Сэтгэл зүйч энэ бүх болсон процессыг сонсоод Минүгийн эхнэртэй явуулсан мессежүүдийг хараад эцсийн найдвар нь энэ гэр бүлэнд байсан юм байна гэсэн тодорхойлт гаргасан байгаа хгүй. Тэгээ эхнэрийнхээ дугаарыг утсан дээрээ хадгалахдаа найдвар минь гэд хадгалсан байгаа хгүй. Тэгвэл Минү амиа хорлсон өдөр эхнэрийнх нь хамт байсан залуутай уулзахаар сурвалжлагч Кённам хотыг зөрлөө. Сайн байна уу? Бид MBC телевизээс явж байна. Та 13-наас 14-ний шилжих шөнө Ким эмэгтэйтэй хамт байсан уу? Тийм ээ байсан. 2 шөнө 3 өдөр манай гэрт хамт байсан. Та түр гараад ярилцлага өгөх боломжгүй байж нэг хэргийн талаар танаас сурвалжлага авах гэсэн. Уцаар ирсэн залуу Ким эмэгтэйтэй гэрлэлт зуучлалын газраар дамжуулж танилцж байсан гин. Тэгвэл Ким залуутай танилцахдаа өөрийн нөхцөл байдлаа үннээр нь хэлсэн болов. Тийм ээ, би хүүтэй гэдгийг мэдэж байсан. Тэрийг анханасаа нуух боломж байхгүй. Гэрлэлт зуучлалын газар бүх хүннийг мэдэгдэх ёстой байдаг. Гэхдээ хүүн хуучин нөхөртөө байдаг гэж надад хэлсэн. Нөхөр нь хүүгээ хардаг гэж хэлж байсан. Тэр өдөр их сонирн байсан. Хоол идэж байгаад л байн 0 орж уцаар яриад байсан. Тэгэд би шууд асуусан. Ямар нэг асуудал байгаа мó гэд. Тэгсэн хуучин нөхөр маань буцаад нийлийгээд гуйгаад байна. Үгүйгээд байхад л үнэн ядаргаатай юм. Би нийлэхгүйгээд байхад л хүүхдээр далимдуулаад буцаад нийлийгээд байх юм. Надад үнэхээр хэцүү байна гэж тэр өдөр надад хэлсэн. Би хэлсэн. Уцаа өгч би яриад загнаад өгье. Наач ямар ядаргаатай юм гэсэн. Зүгээрээ би өөрөө уучраа олчихно гэдээсэн. Миний хувьд бол уур хүрсэн. Би тэр эмэгтэйтэй зүгээр уулзаж байхад тэр хүн саад болоод байсан учраас нөхрөөсөө салчихсан гэж надад хэлсэн болохоор би тэр хүнд нь итгэсэн. Ким эмэгтэй гэрлэлт зуучлалын газраар дамжуулж залуутай танилцахдаа өөрийгөө нөхөртөөгөө хамт амьдарч байгаа гэдгээ тас нуусан байжээ. Би нөхөртөөгөө хамт амьдардаг байсныг сүулт мэдээд үнэхээр их цочирдсон. Бүх хүннийг мэдээд үнэхээр гайхсан. Дээрэс нь нөхөр нь амиа хорлсон гэдгийг нь сонсоод их эвгүй болсон. Надад буруу зүйл нэгч байхгүй л дээ. Гэхдээ ягаад ч юм тэр үхсэн нөхрийг нь бодохоор их сэтгэл өвдөж, гимшиг сэтгэл төрсөн. Гэтэл Ким эмэгтэйгээс болж хохирсон бас өөр эрэгтэй байсан. 2017 онд
гэрлэлт зуучлалын газраар дамжуулж бас нэг өөр эрэгтэйтэй танилцж хамт амьдарч байжээ. Хоёулаа өмнө нь амьдрал зохиож салж байсан шарахтай. Хоёулаа нэг хүүтэй учраас бие биенээ ойлгох юм шиг санагдаж нэг гэрт орж амьдарчээ. Гэтэл хамт амьдраад 3 сарч болоогүй хоёр тишээ болсон байна. Тэр шалтгаан нь юу байсан юм бол 2017 онд уулзсан залуутай бас уулзаж үзлээ. Байнга хэрэлддэг байсан. Аимшигтай хараал хэлдэг. Юу гэж хэлдэг байсныг нь би танд уншиж өгөх. Би чамайг шууд нэг удаагийн үйлдэлээр алахын тулд нээт орж хүний эрхтний хаана дөрвөл шууд өгдөхийг судалж байгаа. Би чамайг бас хүүтэй чинь заавал ална. Хүүг чинь алахын тулд өрөөг нь цоожилж байгаад гал тавина. Хогийн новш. Хүүхдээ ч ойлгохтой хүмүүжүүлж чадахгүй. IQ-нд ороодлтой хүүхдтэй. Чи юм чинь тийм л хүүхдтэй байж таарна. Тэгсэн мөртлөө хамаг бурууга над руу чихээд амиа хичээсэн новш. Ийм аимшигтай мессежүүдийг над руу явуулдаг байсан. Ким эмэгтэй маргалдах үедээ маш их хараал хэлдэг байсан гин. Эцэст нь эрэгтэй төвчээр нь барагдаж хүүгээ аваад гэрээсээ явсан гин. Гэтэл асуудал гарсан. 300 сая вооны байрыг тусдаа 150 сая воныг төлж авчхаад мөнгө аавна гэсэн өгөхгүй гэж хэлжээ. Эрэгтэй ийм асуудал болно гэж мэдэхгүй байсан учраас байраа авахдаа Ким эмэгтэй нэр дээр нь авч орхижээ. Эрэгтэй шүүхээр удаан явсны эцэст өөрийнхөө 150 сая воныг буцааж авч чаджээ. Энэ мөнгөний асуудлыг Минүгийн ээж ч хөөцөлдөж яваа. Минүгийн өөрөө төлсөн байрны барьцааны мөнгийг өөд болоод удаагүй байхад байрных нь эзэн рүү орж уулзаад би өв залгамжлагч нь учраас барьцааны мөнгийг надад өгөн шүү гэж бичиг баримт байрны эзэнд үзүүлээд хэрвээ та ээжт нь өгвөл та хуулийн хариуцлага үүрэн шүү гэж сүрдүүлээд явжээ. Тэр байтугай бүр өмгөөлөгч авч ээжийнх нь амьдарч байгаа байрыг нь хүүгийнх нь нэр дээр аавна гэж албан ёсоор бичиг хургуулжээ. 2014 онд эхнэрээсээ салаад Минү ээжтэйгээ амьдардаг байсан энэ гэрийн барьцааны мөнгийг ээж нь талыг нь хүүн талыг нь өгсөн байжээ. Харамсалтай нь хүүн гэрээ хийхдээ зөвхөн өөрийнхөө нэр дээр гэрээ хийсэн нь хуулийн сул тал болж Ким эмэгтэйд байрны барьцааны мөнгө авах боломжийг өгчээ. Тэгэхээр Иминү гих залуу эхнэрээсээ салаад ээжтэйгээ хамт нэг байранд амьдардаг байсан. За тэгээ эхнэртэйгээ буцаж нийлэхээр болоод дахиад нэг байр олсон байгаа. Энэ барьцааны мөнгийг ч гэсэн Иминү өөрөө төлсөн амиа орлсон байр нь штэ. Тэгсэн амиа орлоод өөд болсныхан дараа эхнэр нь энэ байрыг нь ч гэсэн өөрийнхөө нэр дээр аваад ээжтэйгээ амьдардаг байсан байрных нь барьцааных нь мөнгийг нь хүртэл энэ эмэгтэй аавна гэж шүүгдсэн байвал яах вэ? Хамт амьдардаг байсан амиа орлсон байрных нь барьцааных нь мөнгийг ч өөрөө аавна, ээжтэйгээ амьдардаг байсан тэр байрных нь барьцааны мөнгийг ч энэ эмэгтэй өөрөө аавна гэж шүүгдсэн байгаа. Хүү маань бүгдийг өөрөө зохицуулаад явдаг байсан болохоор би ч нэг юм боддгоо байсан. Ийм амар юм болно гэж хэн мэдэх билээ дээ. Эхнэр нь барьцааны мөнгө аавна гэж дайрч орж ирээд орох хоронгүй болохгүй гэж ээж нь айж суулаа. Түүгээр зогсохгүй Минү буцаж нийлнэ гэж өөр байр бас түрээлсэн байлаа. Байрны барьцааны мөнгө гээд ээжээсээ бас мөнгө зээлжээ. Би хүүдээ банкнаас 30 сая вооны зээл авч өгсөн. Хүүгээ дахиж нийлэх гэж байгааг нь сонсоод ээж нь тус болох гээд банкнаас 30 сая вон зээлээд 6 сая вон өдөр болгон шилжүүлсэн баримт нь банкныхын дэвтэр дээр бичээстэй байлаа. Харамсалтай нь хүүдээ зээлдүүлсэн гэсэн баримт байхгүй байлаа. Зах дээр загас зарж цэвэрлэгээний ажил гээд хийж үзээгүй ажил байхгүй ээж нь бие нүвдөөд ажилч хийх тэнхээгүй болжээ. Авсан зээлийнхээ хүүг төлж чадахгүй цаашд яахаа мэдэхгүй байлаа. Сурвалжлагчид эхнэр Кимтэй уулзахаар явж очлоо. Маш удаан хүлээсний эцэст утсаар холбогдож чадлаа. Та яагаад ээжийнх нь амьдарч байгаа байран дээр очсон юм бэ? Та ээжийнх нь амьдарч байгаа байрны барьцааны мөнгийг авах гэж байгаа гэсэн үнэн үү? Тэр чинь манай хүүгийн аавын нэр дээр байгаа байр. Аав нь тэр барьцааны мөнгийг төлсөн. Ганц хүүд нь тэр бүгд нь ирэх ёстой бидтэй. Гэхдээ одоо ийм нөхцөл байдалд ээжийнх нь байрны түрээсийг хүртэл аавна гэдэг нэг л муухай биш байна гэж үү танд? Юу сонирн байгаа юм бэ? Юу буруу хийсэн? Миний байр суурнаас бодоод үзээч. Хүүн ганц өв залгамжлагч нь мөн бидтэй. Хүүн дөнгөж 39 наснда ертөнцийг орхисон. Тэр үхлийн шалтгааныг нь сонсоод өгсөн хойно нь эхнэрийнх нь хийж байгаа үйлдэлийг хараад ээж нь дахиад л цөхөрч унаж үлдлээ. Минү ээж нь ирлээ. Өрөвдөлтөө зулзаг минь. Өрөвдөөд байх юм чамайг бодохоор жоохон тисчихгүй яав та хүү минь. Жоохон тисчихгүй дээ. Яаж ээжигээ үлдээгээд явж чадна вэ? Сайхан газар очоорой. Ээж нь чиний төлөө байнга залбирнаа. Сайхан газар очоод сэтгэл санаа амар амгалан амьдраарай. Энэ ертөнц үнэхээр хэцүү байсан байх чамд Тэнгэрийн улстай аз жаргалтай амьдраарай. Ээж нь чиний төлөө байнга залбирч байна. Хайртай хүүдээ аз жаргалтай, халуун дулаан, элэг бүтэн гэр бүлийг бэлэг болгох хүсэлтэй байсан Минү залуу тэр мөрөөдөл нь биелэх боломжгүй гэдгийг ойлгосон тэр мөчид түүнд ямар ч амьдрах хүсэл үлдээгүй болтой.
За тэгэхээр өнөөдрийн болсон явдлыг үзээд та бүхэн бүр маш их бухимдсан байх, маш их уурч хүрсэн байх. Энэ залуугийн оронд өөрийгөө тавьж үзээд, ээжийнх нь оронд өөрийгөө тавьж үзээд, эгчийнх нь оронд өөрийгөө тавьж үзээд, энэ эхнэрийнх нь гаргаж байгаа аимшигтай үйлдэлүүдийг хараад бүр үнэхээр бухимдалчин төрсөн байх. Ялангуяа би энэ болсон явдлыг бичиж суухдаа бүр бухимдахын дээдээр бухимдсан. Иймэрхүү болсон явдлыг бид нар сонсцсон байхад, мэдээд авсан байхад илүүдэхгүй байхгүй юу? Энэ хүн яг энэ амьдралыг туулаад өнгөрүүллээ шүү дээ. Энэ болсон явдал байхгүй юу? Зүгээр нэг зохиол биш. Ийм юм үнэхээр болж ийн гэж боддоо амьдрал дээр ийм аимшигтай эмэгтэй хүн байна амьдрал дээр. Ийм хүн байдаг байхгүй юу? Энэ эмэгтэй гэлтгүү ийм аимшигтай эмэгтэй хүнч байгаа, ийм аимшигтай эрэгтэй хүнч байгаа. Ийм муу хүн угаасаа дэлхийн ертөнцөөс байхгүй болохгүй. Ийм аимшигтай ийм хатуу сэтгэлтэй хүнийг өрөвдөх, хайрлах, хүний оронд өөрийгөө орлуулж тавьж үзэх ийм сэтгэл гэдэг зүйл нь эвдэрсэн хүмүүс байдаг байхгүй юу? Хүнийг ойлгодгүй. Ерөөсөө л энэ дэлхийн ертөнцийн амьдарч байгаа шалтгаан нь мөнгө, алдар нэр хүнд, эд баялаг, ерөөсөө материалын зүйлсээр ингээд тархин дүүрсэн аз жаргал, хайрлах, үнсэх, тэврэх, тийм зүрх сэтгэл нь гэмтсэн, эвдэрсэн, тийм юмыг ойлгох боломжгүй эвдэрсэн хүмүүс, чөтгөр шулан болцсон хүмүүс байдаг байхгүй юу? Бид нар ийм хүмүүс байдаг гэдгийг ойлгож, мэдэж, энэ хүн ямар хүн бэ гэдгийг урьдчилан мэдэж сэргийлж явахгүй бол болохгүй. Энэ кейс зөвхөн Солонгост байдаг гэж бодож байна уу? Ийм кейс Монголд ч гэсэн зөндөө болдог шүү дээ. Ийм кейс Монголд зөндөө байгаа. Яг ийм аимшигтай эмэгтэй хүнтэй уулзаад амьдралаа сүрүүлж байгаа эрэгтэй хүмүүс ямар их байгаа гэж бодож байна. Эсвэргээр яг ийм муу эрэгтэй хүнтэй уулзаад амьдралаа сүрүүлж байгаа эмэгтэй хүмүүс ч гэсэн зөндөө байгаа шүү дээ. Сэтгэл гэдэг зүйл нь эвдрээгүй бол хүнд сэтгэл гэдэг зүйл байгаа шүү дээ. Энэ сэтгэл гэдэг зүйл нь эвдрээгүй, жоохон ч гэсэн мэс чанар нь амьд байгаа бол яагаад ч хүнээс ийм үйл гарахгүй байхгүй юу? Та бүхэн бодоод үзтээ. Араар нь тавьсанд баригдчихж байгаа нөхөр нь залгасан чинь юу ч болоогүй юм шиг. Тийм би уулзаа явж гин те. Би энэ хүнтэй уулзъя гэд өөрөө уулзсан. Тэгээд Нашкава очоо уудлаад үзтээ. Гүчигийн цүнх байгаа. Тэр дотор карт байгаа. Энэ хүн надад өгсөн. Зүгээр нөгөө эрэгтэй хүнийг зүгээр ингээд бүр үгээр илэрхий аргагүй тийм новшийн мэдрэмж төрүүлчээ тэр хүнийг амиа хордоход хүрхчээ тэнгуутаа юу ч болоогүй юм шиг тэр гэрт нь ирээд амьдарч байгаа байхгүй. Тэгээд дараа нь тэр ээжийнх нь амьдарч байгаа байрны барьцааных нь мөнгөний хүртэл авах гээд өмгөөлөгч аваад чичрээд яриад байвал яах вэ? Хөөх юмсан тэр ээж нь бүр нөгөө хүүгээ салсан эхнэрээсээ дахиад бүр бухимдаад ярьж чаддгүй. Тэгээ Минүг их залуугийн хувьд 2010 онд тайртай хүнтэйгээ уулзраад гэрэлтэй батлуулаад нэг гэрт ороод амьдэрсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ эмэгтэй угаасаа ямар эмэгтэй байсан гэдэг нь тодорхой байгаас. Харин ч 4 жил яаж тиссэн бол гэмээр байгаа байхгүй. Тисгэж бүр нэлээд л оролцсон байх. Тэгээ эцэст нь 4 жилийн дараа хүүтэй болоо салсан байгаа байхгүй. 4 жилийн турш ямар аимшигтай зовлон амссан, аз жаргалтай амьдрий гэж, энэ амьдралыг болгоё гэж, бүтээе гэж, хүүхдээ өнчин үлдээхгүймсэн гэж ямар хичээсэн бол 4 жилийн турш. Тэгээ эцэст нь бүр аргаа бараад хүн сэг болоод салсан байгаа байхгүй. Тэгээ найзууд нь хүртэл хэлж байгаас 4 жил эхнэртэйгээ амьдраа салснаас хойш энэ хүн бүр өөр хүн болсон. Үгэн цөөрөөд бидэртэй уулзхаа болоод байнга архиудаг болсон. Өөрийгөө л буруутгахжсэн баг. Би арчаагүй юм. Би тэр бүлээ авч үлдэж чадсангүй. Хүүхдээ өнчрүүлчлээ гэж өөрийгөө л буруутсан баг. Энэ бас сэтгэлтэй залуу байхгүй. Тэгэд энэ залуугийн яг туулж үдсэн амьдралыг нь харангуут бас айгүй ойлгомжтой харагдаж байгаа байхгүй. Би нөө сэтгэл зүй гэж яриад идэв штэ. Тэр шалтгаан байгаад байгаа байхгүй. Бид энэ бүгдийг ойлгож ухаарч эн чи ингэсэн биш. Би ингэсэн биш гэдгээ ойлгохгүй бол яг ийм алдааг давтна. Тэгэхээр та бүхэн энийг бас маш сайн ойлгож авах хэрэгтэй байхгүй юу? Энэ залуугийн хувьд аав нь байхгүйгаас тэ зөвхөн ээж ихч хоёр нь гарч байгаа. Ээж ихч хоёр нь энэ залууг юу гэж Минүг их залууг юу гэж ярьж ийн вэ гэхлээр үнэхээр сайн залуу байсан. Миний хүү үнэхээр сайн хүү байсан. Миний дүү үнэхээр сайн хүн байсан гэж яриад байгаа сте. Бүр багаасаа ээж ихч хоёрыг хараад өрөвдөж амьдарч ирсэн байгаа байхгүй юу? Ээж нь нөхөргөө. Би ээжтэй нөхрийнх нь оронд эр хүний хувьд үүрэг оройлын гүйцэтгэж гинсэн. Игч минь аав үсэж байгаа доо. Би аавынхын дүрийг бүтээгээд өгч гинсэн гэсэн. Тэр хоёр хүнийг өрөвдөж өссөн тэр сэтгэл нь байгаа хгүй юу. Тэгээ энэ залуу юу гэж бодож өссөн бэ гэхлээр ерөөсөө л би хизээч гэр бүлээ өнчрүүлэхгүй, би хизээч эхнэрээ хайж явахгүй дээ. Би хизээч хүүхдээ өнчрүүлэхгүй дээ гэж бүр баг насан туршдаа бодож амьдрсан байгаа. Тэгээ тэр амьдралаа биелүүлэхийн тулд маш их хичээсэн байгаа. Ээж ихч хоёрыг хараад байнга өрөвддөг. Иймэрхүү залуучуудын сэтгэл зүйн яг ямар байдаг вэ гэхлээр аврагчийн сэтгэл зүйтэй болсон байдаг хгүй юу. Би ээжийнхээ энэ алдааг давтаж болохгүй. Ээж минь нөхрөөсөө салаад эр нөхөргөө үснэ гэдэг ямар амар юм бэ? Би эхнэрээ хизээч хайж болохгүй мэн гэсэн дарамт үүссэн байдаг хгүй юу. Даалт ухамсарт нь өөрөө мэдэхгүй. Ихчигээ хараад ч гэсэн те аавгүй өсөх эмэгтэй хүн ямар хэцүү үсдэг юм бэ? Би хизээч хүүхдээ өнчрүүлэхгүй дээ. Би хизээч ихчгээд аавгүй өсөхгүй дээгээд бас даалт ухамсарт нь суудсан байгаа. Тэгээд яг иймэрхүү өрөвчхөн байнга дотроо юм боддог аврагч сэтгүүтэй өссөн хүмүүс явж ямар хүмүүстэй уулздаг вэ гэхлээр ийм аимшигтай сэтгэл гэдэг зүйл нь эвдэрсэн, өөрийг нь өвтгдөг, өөрийг нь шаналгадаг, өөрийг нь хайрладаг, өөрийг нь ойлгодог, өөрийг нь байнга буруутгадаг аимшигтай эмэгтэй хүнтэй таардаг байхгүй юу? Минүгийн эрэгтэйгийн хувьд ч гэсэн хайр авч өсөөгүй байх магадгүй
магадлал тун өндөр. Яагаад вэ гэхээр хайрыг авч өссөн хүүхдүүд яг иймэрхүү харилцаанд оронгуудаа шууд салж чаддаг. Яагаад намайг ингэж үл хүндэтгэж байгаа юм? Энэ намайг угаасаа хайрлж чадахгүй мэн. Энэ угаасаа намайг хүндлэхгүй эмэгтэй байна гэдгийг эртнээс үерхэж явж байхдаа мэдээлэл салчдаг. Хайрыг авч өсөөгүй эрэгтэй хүн ч гэлтгүй эмэгтэй хүн ч гэлтгүй. Яагаад ийм сонин аимшигтай эмэгтэй, аимшигтай эрэгтэй хүн татагтаад байдаг юм бэ гэхээр тэр өвдөлтийг хайр гэж андуурдаг байхгүй юу? Өөрөө аавгүй өссөн. Магадгүй бага наснд нь аав нь ээжийг нь зодддог байсан ч юм уу, эсвэл эгчийг нь зодддог байсан ч юм уу. Тиймэрхүү хайр биш. Хүчирхийллийг харж өссөн эмэгтэй хүүхэд ч гэлтгүй, эрэгтэй хүүхэд ч гэлтгүй том болоод хүчирхийллийг хайр гэж андуурдаг байхгүй юу? Тийм учраас би хизээж архиусан хүнтэй суухгүй дэ гэж бодож явсаар хагаад яг адилхан аавтайгаа адилхан архиусан эрэгтэйтэй очиод нийлсэн байдаг. Би хизээж мөрөдөө тоглоом тоглодог эрэгтэй хүнтэй нийлэхгүй дэ гэж бодож явсаар хагаад эцэст нь мөрөдөө тоглоом тоглодог эрэгтэй хүнтэй нийлсэн байдаг. Би хизээж ийм балер ааштай эрэгтэй хүнийг үл хүнддэг ийм ааштай эмэгтэй хүнтэй суухгүй дэ гэж бодож явсаар хагаад өөрөө яг тийм эмэгтэй хүнтэй очиод нийлсэн байдаг. Яагаад вэ гэхээр бидний энэ дал тухамсар тэр бүх зүйлийг хайр гээд хүлээгээд авцсан байдаг байхгүй юу? Хүүхэд бага насндаа хайр гэдэг зүйлийг авах ёстой. Энэ сэтгэл гэдэг зүйл нь хайраар дүүрж ах ёстой. Ээж аав, эмээ өвөө, эгч ах энэ бүгдийг хайраар дүүрж тэр хүүхдийг хайрлж, хамгаалж тэр бүх мэдрэмжийг нь дүүргэж ах ёстой. Тийм хайраар дүүрж чадаагүй хүүхдүүд хайраар дүүрэх ёстой сэтгэл нь хүчирхийлэл, хэрүүл маргаан, зодоон зохион энэ бүх зүйлээр дүүрсэн байхгүй юу? Энэ бүх зүйл нь тэр жоох хүүхдийн хувьд танил мэдрэмж. Энийг тэр хүүхд хайр биш гэдгийг мэдж байгаа мөртлөө тэр хайр гэдэг сэтгэл нь тэр бүх зүйлийг хүлээгээд авсан учраас хайр гээд андуураад амьдрахаас өөр аргагүй. Тэгэхээр энэ дал тухамсар нь өөрийн мэдлгүй тийм хүмүүст татагддаг болсон байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ залуугийн хувьд ийм аимшигтай эмэгтэйтэй нийлээд нэг гэр бүл болоод 4 жил амьдралаа авч үлдэх гэж нэлээд их зовсон байгаа. Эцэст нь амьдралаа авч үлдэж чадаагүй салах шийдвэрийг гаргасан. Салахаас өөр аргагүй байдал төрсөн. 4 жил тиснэ гэдэг бол бүр үнэхээр удаан тиссэн байгаа байхгүй юу? Ийм амар эмэгтэйтэй сэтгэлээр унах нь аргагүй. Бүр амар сэтгэлээр унсан байх. Яагаад гэвэл энэ ийм инүүг их залуу бага наснасаа харж өссөн, бодож өссөн, өөртөө өгсөн амлалт гэж байгаа эр хүний хувьд би хизээч гэр бүлээ хайж явахгүй, би эхнэрээ хайж явахгүй, би хүүхдээ өнчрүүлэхгүй, би ээжийн амьдралыг давтахгүй, би ээжтэй жинхэнэ гэр бүл гэж ямар байдгийг харуулна гэсэн эр хүнээтэй бахархал, би ихчтэй амьдралаа яаж авч явдаг эр хүн гэдгийг харуулна гэсэн тийм сэтгэл зүй энэ бүх зүйл нь нурж унжаа байхгүй юу? Тэр үед эрэгтэй хүний энэ сэтгэл зүй ямар амар болдгийг туулж үзсэн хүмүүс нь л ойлгоно. Саяны сэтгэл зүйч хүртэл хэлж штэ. Ийм амьдралыг туулж үзсэн хүмүүс нь л ойлгоно. Туулж үзээг бол энэ амьдралыг яагаад ч ойлгохгүй гэх. Найзуудтайгаа уулзахтаа хүртэл гэр бүлийн сэдв найзууд нь ярингууд чимээгүй болоод ингээд тавгуурхдаг байсан найзууд нь анзаардаг байсан гэж аахгүй. Энэ бүгд илтгээд өгч ин тэр залуу. Энэ гэр бүл гэдэг гэр бүл салалт гэдэг тэр хүний сэтгэл зүйд ямар амар нөлөөсөн бэ гэдэг нь энэ бүх баримтаас нь харж болохоор байгаа байхгүй. За тэгээ минийгийн хувьд зовж шаналж ганцаараа амьдарч явж байгаад одоо энэ эмэгтэй нь яг юу болсон юм? Өөрт нь ямарваа нэгэн зүйл ашигтай болоод энэ залуутай буцаж нийлэх шийдвэрийг гаргасан байгаа. Тэгээ буцаад нийлсэн. Энэ залуугийн хувьд энэ нийлэлт нь бол сүүлийн найдвар байсан байхгүй юу? Дахиад хайрлахыг хүссэн. Дахиад хичээсэн. Дахиад болгондоо гэж бодсон. Дахиад тэр өөрийнх нь нурж унсан амьдралаа за би дахиад хичээгээд үзвэл чадах бах та. Миний нөгөө бага наснаас хүсэж мөрөөдөж амьдрсан амьдрал те ээж, эгч те энэ бүх амьдралыг би дахиад босгож чадах бах та гэж бодож сүүлийн найдвар хайрлах гэж хичээгээд энэ эмэгтэйтэй уулзж байгаа байхгүй юу? Энэ эмэгтэйгийн хувьд тийм биш шүү дээ. Ямарваа нэгэн ашиг, хонзоо, мөнгө, төгрөг, эд материалыг хараад энэ залуутай уулзж байгаа. Энэ залуу уулзаад үтсэн те хамт амьдраад эхэлсэн. Чин сэтгэлээсээ уулзж байгаа хүн байгаа, нөгөөх нь материал харж уулзж байгаа. Тэгээ энэ хоёр уулзаад эхэлсэн. Энэ бол ойлгомжтой байгаа сте. Юу хийгээ явж байгаа нь амар байгаа сте. Зүгээр л ингээл өөрийнхөө те ашиг хонзонд өөр залуу мөнгө төгрөг цүнх карт ингээ явж байгаа байхгүй. Тэгээ минүүгийн хувьд 2010 онд хурмаа хийгээд 14 онд салсан тийм үү. Тэр үед бүр маш их өвдөлт, маш их зовлон, шаналл, тэр нуралтыг мэдэрсэн байгаа. Гэхдээ тэр найдвараа сэргийх гэж оролцсон байхгүй. Тэгээ тэр нь ч гэсэн ийм аимшигтай нураад унангууд зүгээр ямар ч амьдрах хүсэлгүй болж байгаа байхгүй. Та нар бодоод үзлээ өөрөө байнга хэлдэг байсан гэж. Одууд амиа орлсныг хараад яагаад амиа орлож байгаа юм бол тэгэл амьдрал хичээхэд болно штэ гэж ярьдаг байсан хүн амиа орлох шийдвэр гаргаж байгаа байхгүй. Тэгээ энэ минүү гих залуугийн яг уцаар ярьж байгаа жинхэнэ дуу хоолойг энэ нэвтрүүлэг дээр гаргасан байгаа байхгүй юу. Жинхэнэ дуу хоолойг нь яг ингээд уцаар ярьж байгаа эхнэртэйгээ ярьж байгаа дуу хоолойг нь сонсохоор ямар сайн залуу байсан бэ гэдг нь бүр шууд мэдрэгдэж байгаа байхгүй юу. Уцаар ярьж байхдаа нэг ч хараал хэлэхгүй байгаа. Маш тайван ярьж байгаа. Бүр нэг сайн залуучууд байдаг хүнтэй хэрэлдэж чаддгүй, хүн рүү ууралж чаддгүй. Ямар сайн залуу гэхээр бухимлаас илэрхийлж чадахгүй байхгүй юу. Хилж байгаа хамгийн амар үг нь би ста чамайг шүүхэд өгнө л гэж хэлж байгаа байхгүй юу. Аргаа барсан да. Ерөөсөө өөрийгөө тэр илэрхийлж чаддгүй, ууралж чаддгүй, бухимдаж чаддгүй. Баргийн эрэгтэй хүн галзуур нүстэй. Би чамайг алнаа гэж дайрна штэ. Гэрээслээ үлдээхдээ тэр захиа үлдээсэн тэр захиан дээр юу гэж бичсэнийг
та бүхэн уншсан биз дээ те. Би алуурчин болохгүй тулд өөрөө явахаар шийдлээ гэж байгаа байхгүй. Тэр хэмжээгээрээ тэр эмэгтэйг үзэн ядсан байгаа байхгүй. Би юу ч хийж магадгүй юм байна. Би чамайг харах юм бол магадгүй буруу үйлдэл хийж магадгүй юм байна. Чамайг хараад гівгэнт юу ч хийж магадгүй юм байна. Тэрийг өөрөө ойлгонгуудаа яг ухаан мэдрэлээ алдаж магадгүй юм байна гэдгийг ойлгонгуудаа өөрөө ингээд буруу сонголтыг хийж байгаа байхгүй. За тэгэхээр зөвхөн нэг талыг барилтгүй. Эрэгтэй ч гэлтгүй, эмэгтэй ч гэлтгүй ийм аимшигтай эрэгтэй эмэгтэй хүнтэй уулзаад хохироод явж байгаа хүмүүс байгаа. Тийм учраас бид нар иймэрхүү амар энэ дэлхийн ертөнцийг эд материал гэж хардаг. Сэтгэл нь эвдэрсэн. Хүүтэн сэтгэлтэй хүмүүстэй уулзахгүй тулд өөрийгөө мэдэх чухал байхгүй юу? Өөрийгөө ойлгох чухал юм байна гэд яриад байгаа чинь ердөөлийн. Өөрийгөө ойлгочих юм бол би ямар хүнээс өөрийгөө хамгаалах ёстой вэ гэдгээ ойлгоно. Би ийм ээжтэй өссөн болохоор, би ийм аавтаа өссөн болохоор, би ийм гэр бүлд өссөн болохоор би ийм хүнд татагдах магадлал өндөр юм байна. Тийм учраас би энэ бүгдээс урьдчилан сэргийлэхгүй бол болохгүй юм байна. Бага насндаа би ямар амьдралыг туулж өнгөрүүлсэн гэдгээ ойлгоод би ямар сэтгэл зүйн шарахтаа байна. Би яг яагаад ийм хариу үйлдэл гаргад юм бол миний сэтгэл яагаад ингэж байдаг юм бол бүх зүйлээ өөрөө мэдэж ойлгоно гэдэг чухал байхгүй юу? Одоо заавал сэтгэл зүйчдэр очиод шаардлагагүй болчлоо шүү дээ. ChatGPT гэдэг гоё юм гараад ирсэн байна. Тэн дээр өөрийнхөө өнгөрүүлсэн амьдралыг бичээд би яг ямар хүн юм бол надад ямар хүн тохирох юм бол энэ бүх судалгааг одоо зүгээр AI гаргаад өгдөг болсон биз дээ. Өөрийгөө сайн таньж мэдээд энэ бүгдээс урьдчилан сэргийлж лахгүй бол нөгөө даалт ухамсараараа иймэрхүү хүмүүст хөтлөгдөөд нэг гэр бүл болоод хүүхэдтэй болсон хоноо ийм амьдрал донд зовох магадлал байгаа байхгүй юу? Одоохондоо амьдрал зохиогоогүй байгаа, хүүхэдтэй болоогүй байгаа залуучуудаа би нэг зүйлийг л бүр маш хатуу анхааруулж хэлье. Та бүхэн энэ үгийг бүр маш сайн сонсоод аваарай. Хэрвээ та тэр эрэгтэй хүнтэй байхдаа, тэр эмэгтэй хүнтэй байхдаа жоохон л тав тухгүй мэдрэмжийг авч л байвал шууд сал, юу ч битгий бод, шууд сал болох байлгүй. Анхандаа угаасаа маргалдчихлээд шүү дээ. Ойлгочлээд шүү. Нөө, танд жоохон тав тухгүй мэдрэмжийг төрүүлж, таныг жоохон шүүмжилж, таныг байгаагаар чинь хүлээж авахгүй, таныг өөрчлөх гэж те, танд ямарваа нэг юмыг нялцааж, нэг тийм жоохон эвгүй юм харагдах юм бол шууд сал. Яг татагтаад байгааг ойлгож байгаа. Яагаад татагтаад байгааг гэхлээр та бага насндаа авсан травма чинь нөлөөлөө тийм тав тухгүй мэдрэмж өөрийн чинь доошоо хийж байгаа, үнэлдэггүй, таныг хүчрхийлдэг, үгээр хараадаг, сэтгэл зүйн хүчрхийлэл хийдэг, бие мах бодоор хүчрхийлдэг. Тийм газар яагаад татагтаад байгаа шалтгааныг чи ойлгож байна. Яагаад вэ гэхээр би хэлсэн шүү дээ. Тэр хайр гэдэг зүйл чинь тийм мар дүүрсэн учраас аль тухамсар чи тийм юм татагтаад байгаа байхгүй юу? Би энэс салж чаднаа гэд шууд хайж сурах хэрэгтэй. Хайсан хойноо, салсан хойноо хэсэг хугацааг өнгөрүүлээд үз. Бүх юм маш ойлгомжтой болно. Ийм болохоор ингэжсэн юм шүү. Одоо би яг ингэх ёстой мэн гэдэг сэтгэлийн тайвширлыг олж аавна. Яг одоо магадгүй та ийм нөхцөл байдалд байгаа зүгээр хүүхдгүү бол зүгээр шууд сал гэж хэлмээр. За тэгээ өнөөдрийн болсон явдал маш хүнд сэдв байлаа. Тэгээ та бүхэнд ч гэсэн бас үнэхээр бухимдал төрүүлэхээр сонсоход хэцүү юм болсон явдал байсан бахаа. Энэ болсон явдлыг сонсоод маш их зүйлийг ойлгож авсан гэдэгт итгэж байна, итгэлтэй байна. Энэ зүйлийг бид нар сонсоод авахд, мэдээд авахд хизээч илүүдэхгүй. Яагаад вэ гэхээр бид нар ч гэсэн ийм аимшигтай амьдралд унах боломжтой байхгүй. Тийм учраас бид нар мэдчихээж, ойлгож ээж, ухаарж ээж хүмүүсийн алдааг ингэдэг юм биш үү гэдгийг энэ толгоондоо хийж ээж л энэ алдааг давтахгүй байх ядчил магадлал нь өндөр болно шүү дээ. Тэгэхээр надад ийм тохиолдохгүй гэж битгий бодороо. Амьдралд юу тохиолдохыг хэн ч хэлж мэдэхгүй учраас бид нар аль болох сайн мэдээж болгоомжлж авахгүй бол болохгүй шүү. За тэгээ өнөөдрийн минь бичлэгтээ хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Bye.